байгаа үндсүүрийн бүрдүүр үлгийг бол зайлшгүй гаргах шаардлагатай. Гаргахтай хараа одоо нэг жоохон ухаантай гаргах хэрэгтэй. Тэгээд мэдээж одоо хуурчилсан муу тэгээд шүүмжлэхэд бол амархан л гэсэн үг. Гэхдээ 92 онд байсан 92 оны бидний орчин үеийн нийгмийн тухай мэдлэг, орчин үеийн нийгмийн удирдлагын тогтолцооны тухай мэдлэг ямар байлаа? Тэгээд өнгөрсөн хугацаанд бид чинь ямар урт замыг туулчих вэ? Зарим хүмүүс үндэстнүүдийн бол яг өмнө хэлэхэд 2-300 жил туулсан замыг бол бид өнгөрсөн 20 жил дотор тоолчлаа шүү дээ. Тэгэхээр энэ хугацаанд бид юу буруу хийв, ямар алдаа гаргав гэх энэ бол өдрөөс өдөрт илүү тодорхой ойлгомжтой болж байна. Тийм учраас одоо ямар муухай болсон тухай биш, яаж сайжруулах вэ, ямар айтаахан болох вэ, яаж айтаахан болох вэ гэдэг тухай бид ярих шаардлагатай байна гэж байна. Анхаарал тавьсан баярлалаа. Жон замбараа барьчих болоо.